Сайн байцгаана уу? Soul Light байна. За өнөөдөр та эддээ бидний эргэн тойронд хамгийн элбэг тохиолддог хосын харилцааны асуудлыг хүндсэн өгүүлгээ уншиж өгөх гэж байна. Уг өгүүлгийг хосуудын айл аль өнцгөөс 3 дахь хүний нүдээр харж бичсэн ба энэ өгүүлгээрээ дамжуулан асуудлыг өөр өнцгөөс харж өөр шийдэл гаргах бүрэн боломжтой гэдэг ухаарлыг та бүхэнд хүргэх болно. Энэ бол зүгээр нэг зохиол биш, бодит туршлага, ухаарал, амьдралын гүн гүнзгий ойлголт юм. Ингээд товлон сууж таалан төсөөлнө. Онцгой харилцаа, онцгой ухаарал. Минжээ одоо 29 настай. Нөхөртэйгөө танилцаж гэрлээд 3 жил болж буй. Тэрээр уран зураач мэргэжилтэй бөгөөд мэргэжилдээ хайртай эрч хүч тэмүүлэлээр дүүрэн бүсгүй билээ. Түүний нөхөр цог 32 настай. Бас нэгэн уран бүтээлч. Минжээ нөхрийнхөө байгууллагад 4 жилийн өмнө дадлагжигчаар ажиллаж эхэлснээр тэдний харилцаа өрнсөн. Бадамлан асах гал мэт хүчтэй, хурдтай эхэлсэн тэдний харилцаа яг л эхэлсэн шигээ хурдтай унтарсан юм. Нэг л мэдхэд цог Минжээг хаашин ч хөдөлгөхгүй хайрцагтаа байлгахыг хүсдэг болсон байв. Минжээд яг л торонд хоригдсон шувуухай мэт амьдрал нь утга учиргүй санагдана. Нөгөө талд цогийн хувьд эхнэр нь л түүний амьдралд өөр өнгө, гэрэл, жинхэнэ аз жаргал бэлгэлсэн мэт санагдана. Эргээд харах зуурал тэр хайр нь нисээд одох гэж буй мэт айдсаар дүүрэн амьдардаг байв. Цог түүнийг харамлах, хардах сэтгэлээ барьж дийлэхгүй байгаа өөрийгөө үзэн ядна. Аль байдгаараа хичээвч Минжээгийн гунигтай харцыг харах бүртээ улам бүр айдаст гүн автдаг байлаа. Минжээгийн шинэ уран бүтээл турших гэсэн бүтээлч сэтгэлгээг нөхөр нь үргэлж дарна. Чи зүгээр хийж байгаа зүйлээ хийгээд дэргэдмэн байж болохгүй юу? Гэдэл тэдний эцэс төгсгөлгүй маргаан эхлэнэ. Харин нөгөө талд цогийн нэг хэвийн тогтсон зүйлдээ үнэнч цанг Минжээ үргэлж шүүмжлэнэ. Чи өсөж дэвшихгүй байна. Чи намайг хангалттай тэтгэхгүй байна гин. Тэгэх бүрд цог улам жижигэрч айдас давтдаг байлаа. Нэг л өдөр Минжээ нөхрөөсөө салах шийдвэр гаргаснаа хэлсэн юм. Цогийн хувьд амьдрал нь нурах мэтэл хэцүү. Түүнийг авч үлдэхийн тулд бүх л зүйлийг хийн. Гуйна, уурлана, уйлна. Цог түүний ганцхан хүсэлтийг биелүүлж өгвөл Минжээг ахин зовохгүй тавьж явуулахаа андгаалав. Тэр хүсэлт нь йог, бясалгал хийж нэг нэгнтэйгээ ярилцаж эдгэрэл олж авдаг хосуудад зориулсан 3 өдрийн амралт байлаа. Минжээ түүнээс холдож эрх чөлөөгөө л олж авч байвал юу ч зөвшөөрөхөд бэлэн байсан тул 3 өдөр тисээд өнгөрөөе хэмээн зөвшөөрөв. Амралтын эхний өдөр боллоо. Олон хос энд ирсэн байх ба зөвхөн асуудалтай биш. Хамтдаа бясалгаж оюунаа чөлөөлдөг хайр тосуудж цугларсан байлаа. Цагаан сахал үстэй хижээл насны нүүрэндээ инээмсэглэл тодруулсан бясалгалын багш тэдний урд ирээд мэдлэв. Минжээгийн тархинд зөвхөн эндээс хурдхан гарах хүсэл байн эргэлдэнэ. Харин цогийн хувьд Минжээг алтгаас айсан айдас тэврээд авсан мэт цээжийг нь даран өвтгөнө. Багш йог болон бясалгах ухааны талаар сонирхолтой яриа дэлгэв. Хизээч сонирхож байгаагүй сэдв батлаа яагаад ч юм энэ хүний яриа их амттай. Түүгээр ч барахгүй тэнд буй бүх хүмүүсийн анхаарлыг сорон зам мэт өөртөө татахаж. Ингээд амттай ярианы дараа багштай хамт бясалган суухаар болов. Багшийн өгсөн ганцхан зөвлөгөө нь ердөө л өөрийн бодлоо ажиглах байлаа. Орж ирэх бодол бүрийг зүгээр л ажиглаад өнгөрөх. Дахин бодол орж ирвэл дахиад л ажиглах. Энэ амархан дасгалыг хийн нэг мэтгэд бүтэн цаг бясалгасан байлаа. Дараа өдөр нь багштай хамт хосоороо биечлэн уулзаж тархинд нь хамгийн их тороод байсан бодлын талаар ярилцав. Минжээгийн хувьд мэдээж зүгтаах гэсэн, залхсан, ядарсан бодлууд дүүрэн байсан гэв. Цогийн хувьд Минжээг хэрхэн авч үлдэх вэ? Түүнгүүгээр амьдрал нь ямар утга учиргүй вэ? Талаарх бодлууд л дүүрэн байснаа дэлгэв. Багш тэднээс харилцаа зөвхөн 2 хүн нэг нэгнийхээ хүсэл тэмүүлэл, сонирхол, эрх чөлөөг бүрэн хүндэтгэж зайг нь өгсөн цагаас ариун болж эхэлдэг. Та хоёр нэг нэгэндээ тэр эрх чөлөөг өгсөн үү гэж асуув.
Минжээ сэтгэлээнийн 3 жилийн турш хуримтлагдсан гомдол нулимс зовлон зүдгүүрээ нэг нэгэнгүй тоочж эхлэв. Цог түүний шинийг ирэлхийлэх занг дэмждэггүйгээс гадна үргэлж хайшинч хөдөлгөхгүй хардаж зовоодог талаар ярьлаа. Багш чимээгүйх нь толгойд охин сонсно. Нөгөө талд цогийн тогтвортой, уламжлаа эвдэхийг хүсдэггүй зан үргэлж Минжээгийн шүүмжлэлд өртдөг талаар ярив. Тэдгээр шүүмжлэл үргэлж цогийг өөртөө итгэх итгэлгүй болгодог талаар ярьлаа. Багш ахиад л толгойд охин сонсно. Ингээд багш цогт хандан айлтлаа. Хүн өөрийн ариун амь заяагаа өөр хүнээс хамааралтай. Тэр хүнгүүгээр оршин тогтнох боломжгүй хэмээн буруу сэтгэж эхэлсэн цагаас хайр нь жинхэнэ ариун хайр биш. Өөрийгөө ямар нэг зүйлээр дутуу гэж итгүүлсэн шархаа бусдад тохиж буй өвчлөл болдог. Үүний хариултыг дотроосоо хайгаад үзээрэй. Би яагаад өөрийн хүч чадлаа өөр хүнд өгчхөөд өөрийгөө хинч биш мэтээр сэтгээд байна вэ? Энэ шар хаанаас үүдэлтэй вэ? Гэж өөрөөсөө асуугаарай гэв. Багш Минжээд хандан хүн хүссэн хайраа хүртэхийг хүсвэл өөрөө ч бас тухайн хүндээ ижил хайрыг харамгүй өгөх хэрэгтэй. Харилцаа бүхэн чиний амьдралд шалтгаантай учраас л байгаа. Чи энэ харилцаанаас юуг сурсан бэ? Хэмээн өөрөөсөө асуун бясалгаарай гэв. Тэр хоёр энэ эгэлгүй үнэнтэй нүүр тулсан уулзалтын дараа удаан хугацаанд мэдрээгүй аниргүй жаргалыг эдлэв. Хинэнч нэгнийхээ шарахыг хөндөх үгс чулуудсангүй. Гүн бодолдоо автан аниргүй шүнийг өнгөрүүлв. Дараагийн өдөр агаар, ус, цэцэгсээр дүүрэн үзэгслэн тангайд хос хосоороо хамт өөдөөсөө харан ярилцав. Минжээч тэр цогч тэр нэг нэгнийхээ эрх чөлөө, үзэл бодлыг ямар их боож, өөрийнхөө хэвд тааруулах гэж оролдож байснаа улам бүр ухаарсан байлаа. Энэ л мөчөд тэдний эгоны дайн дуусаж, жинхэнэ зүрх сэтгэлээсээ ярилцах боломж олдов. Минжээ, би зөвхөн өөрийнхөө л хүнд хэцүү, баригдмал, эрх чөлөөгүй байгаагаа анхаарч, чамайгч бас өөрийнхөө үн цэнээр амьдрахад садаа болж, үргэлж үгээр идэж, улам бүр өөртөө итгэх итгэлийг чинь хулгайлж байснаа ухаарлаа. Химээгээд уучлалт хүсгэн тэр. Энэ мөчөд цогч мөн адил нүдэндээ нулимстайгаар чамайг цэцэглэж дэвших замд садаа хийж, өөрийн үзэл бодолдоо хорих гэснийг минь өршөөгөөрэй. Бидний үзэл бодол амьдралыг туулах арга барил өөр байж. Чи минь сониуч, айдасгүй, шинийг ирэлхийлэгч. Харин би чинь уламжлалт арга барилаа сонгож удаанаар урагшлах өгөөдөлтэй хүн юм байна. Бидний амьдралын зам огтлолцох хувь тохиож, бид нэг нэгэндээ агуу хайрыг мэдрүүлж, тэр хайр маань нэгнийгээ алдахгүй гэсэн айдсаар солигдох үед юу болдгийг гүнээ ухамсарлаа. Энэ айдас хүүхэд байхад ээж минь яваад өгснөөс үүдэлтэй байсныг ойлгосон. Цаашид давтагдахааргүй том сургамж, амьдралын минь жаргалтай хэсгийг бэлгэлсэн чамдаа баярлалаа хэмээв. Тэдний энэ эдгэрлийн мөч хин хинийх нь хувьд амьдралынх нь хууцыг шинээр нээсэн гайхамшигт тохиол байсан юм. Тэдний 3 жилийн гэрлэлт ийхүү сүнснийхээ суралцах ёстой хичээлүүдэд ойлгосноор жаргалтайгаар өндөрлсөн юм.